За сайн байцгаана уу? Сайхан марцгааж байна уу? Өө нэр амтэн хүн орж иртэл. Чоо ширлжтэй юм биш. Ширлий гэсэн чи. Энд дээр ширлж байгаа нь алуулчлаа. Манайхаас төгжрэл шааж өгч юм. Уг нь утсан дээрээс ширлжүүлээ. Ийгөө амар байдсан ш. Утсан дээрээс ширлжүүл. Шинжин сая. Утсан дээрээс ширлэхээ марчжээ. Шиг залах үрцэл. За цаг үеийн байдалтай холбоотойгоор өөрийнхөө үзэл бодлыг ярина. Ярихгүй бол төөрсөн ард түмний мань улам төөрүүлээд толгой нэргсэн хүмүүсийн мань улам толгойг нэрвүүлээд байх болтой байна. Тэгэхээр бас нэг энэ гарууттай жоохон ойрхон байгаагийн хувьд юу хийгээд байгааг нь мэдээд байгаагийн хувьд бас өөрийнхөө сонссон мэдсэнийг хуваалцажсэн дээр баха жоохон ч гэсэн тэгээ толгойнх нь хэрэггүй гарахад нэмэр болохлоо гэж бодоод байгаа шүү дээ. За ер нь бол улс төр халуун байна. Болох ёстой юм болж байна. Би та нарт хэлээд байгаа шүү дээ. Биднэрт өөр ямар ч цонголт байхгүй. Бидний цэцгээ ч юм уу, дулмаа ч юм уу, батаа гэдэг шал шинэ юм гаргаж ирэх ямар ч боломжгүй байгаа шүү дээ. Өвөл боллоо. Энэ жил их хатуу өвөл болох сургатай байна. Тийм үү? Их цас орно. Тэгэхээр бид нар одоо өмнө самун гэхээсээ илүүтэйгээр арай боломжтой сонголтыг хийх ёстой. За энэ хоёр гишүүний мэдээллийг та нар сонссон байх. Одоо хүнийг өөрийг байлгахгүйгээр энэ чинь хөдөлмөрийн хууль гэж байна шүү дээ. Тийм амар тулцсан асуудал. Амин тулцсан асуудал. Энэ хоёрыг Монгол Ардын намаас хөөхөн тийм амар хоошлуулшгүй амин тулцсан асуудал юм уу? Зүгээр хадгийн наазах нь энийг л бодох хэрэгтэй. Тийм биз? Өөрийн дутахгүй унтчихад нь шүн хуралдаал намаас хөөгөөл энэ одоо юу вэ? Үнэхээр шудраг юм бол үнэхээр хууль бос юм хийцсэн юм бол шүүхт нь өгөөч. Тэгээ шүүх энэ хоёр гишүүний одоо хүн гутаасан худал мэдээлэл тараасан ч юм уу ингээд шүүхээр буруутгацсных нь дараа намаас өөх асуудлыг шийдэж болдгоо юм. Ямар амар яарч байна. Ямар амар шархирж байна. Ямар баясгалаа. Их хурлын дарга эрхэм спикерээ яагаад ингэж яарад сандарч гүгээд байгаа юм бэ? Дан хоёр эрдэнэ Жэнко төрүүлж хөдлөөтэй би та нарт нэг юм хэлчих үү? Ан хөдөлдөн штэ. Ан чин хөдлөхгүй яг хөвчээд штэ. Та нар бол яг ан үргэж байгаа юм шиг үргэж штэ. Перхэл. Энэ хоёр гишүүнийг унтчихад нь шүн яаралтай хуралдаад тэгээ хамгийн амар нь энэ хоёр гишүүнийг одоо Монгол Ардын намаас хөөсөн гарууд бүгдээрээ нүүрсний сонсголт гэрчээр дуудагдсан. Бүгдээрээ нүүрсний сонсголт гэрчээр дуудагдаж байцаагдчихсэн хүмүүс. Ингээл тодорхой шүү дээ. Энийг чи ойлгож ядаад байх, ташлаад байх ямар асуудал байгаа юм бэ? Тэгээ хоёр хүний асуудал яригдчих шүү дээ энд. Энэ хоёр амар өсгөлэн гэж хоёр хүний асуудал. Яагаад амар өсгөлэнгийн дуудахгүй вэ? Яагаад ганцхан энэ хоёр гэдэг хүн дээр онилоод фокуслаад бүгдээрээ дайраад байгаа?
Одоо намайг ингээ ярихаар энэ хоёроос мөнгө авцсан гэж ярьчих уу? Одоо би энэ хоёроос мөнгө аваад ийм видео хийж ирэх гэж бодох уу? Үгүй шүү. Гүү шүү гүзээлзгнүүд минь. Бид нар энэ хоёр гэж хүнтэй чи амьдралдаа нэг удаач таарч байсангүй. Сайн байна уу гэж амьдралдаа ганц удаа мэдлэж байсангүй. Амьдаар нь ганц барааг нь харж юмсан. За би энэ хоёр руу чат хийсэн. Харуулах уу? Энэ хоёр гишүүн рүү би чат хийсэн. Бичсэн чатаа би та нарт уншуулах уу? Энэ Баттөмрийн энэ хоёр гэж. Би пэйж рүү ороод ийм чат хийсэн шүү. Энэ итгэвччлээ дарагдаад. Та нар уншдаа. Сайн уу дүү, сайхан хаварч байна уу? Чамайг дэмжиж байгаа шүү. Манай нэвтрүүлэгт ярилцлага өгөх боломж хэр байна? Өглөө өдөр шүн чамаагүй би бэлэн байна гэдэг. Тэгээд цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэгтээ өөрж ингээд чат хийсэн. За миний энийг бараг харахгүй байлгүй дээ. Ярилцмаар байна. Яагаад байгаа гэдгийг. Тийм үү? Гой хэлж ийлээ шүү дээ мэдээлэл дээрээ зөрөгтэй. Надад таалагдсан. Би нүүрсчтэд хөөгдөхгүй. Би нүүрсчтийг намаасаа эх орноосоо хөөнөө гой хэлж ийлээ шүү дээ. Зөрөгтэй байна. Яг ийм үед энэ хүмүүст чи ард түмний дэмжлэг аягүй хэрэгтэй гэдэг шүү дээ. Та нар боддоо амар баясгалан гэж хүний тухай ярьж тэр хүн намаасаа хөөгдөж шүү. Амар баясгалан гэж хүний одоо хүн рүү 5-7 захирал одоо шоронд байгаа ган уяг бол туг дагцсан шүү дээ. Шоронд байгаа ган уяг амар баясгалан гэж хүн рүү мессеж бичихтэй гар утаснаас мессеж бичихтэй андуураад Чингэлтэй дүүргийн улс төрийн ажилтан амар баясгалан гэж хүн рүү мессеж биччихээ. Тэр мессеж нь надад байна гэж шүү дээ. Амар баясгалан гэж хүн нүүрсний сонсголд очиж гэрчээр орох ёстой. Адмирал компани хүн мөн үү биш үү? Амар баясгалан гэрчээр дуудахад ирээгүй. Томроод очив. Ингээ ярьж хахад амар баясгалан энэ хоёр гэж хүн хоёр одоо хоёр хүн зодтолтой л гэж бодлоо л да хэдүүлээ гудамжинд. Нэгийг барьж аваад ялчаад нэгийг шууд явуулчих болохгүй үстэй. Хоёулангийг барих ёстой үстэй. Хоёулангийг барьж аваад харилцан зодоо хийсэн. Хэн нь үтсэн, хэн нь төрүүл зогсон, хэн нь гимтсэн. Хоёулангийг барьж явах ёстой үстэй. Зодсон, зодуулсан хоёулангийг байцах ёстой үстэй ер нь. Зодуулсан бол нэг нь хохирогч болох ёстой шүү дээ. Тэ? Тэгэхээр амар баясгалан энэ хоёр гэж хүн зодоо эхлэнгүүт ганцхан энэ хоёрыг барьж авч одоо унтчихад нь хуралдаж намаасаа хөөгөөл. Энэ хоёр хүний чи хоёулангийн шүүхэд өгөх хэрэгтэй шүү дээ. Амар баясгалангийн ч өгөөд ярьсан, яриулсан хоёрын нөгөөд үнэхээр амар баясгаланд одоо эдсэн уусан юм байдгүй юм бол зоригтойгоор очиж шалгуулчихаж ингээд хүүхэн шиг шалчганаал худлаа хов яриад яваад их юм. Энэ хоёр гишүүн чинь амьд биш үү? Тэр хүнийг яагаад дуудаад амьд хүнийг дуудаад тэр хуралд нь оруулаад санал гомдлын сонолцоод ямар учраас намаас хөөж байгаа тэр фактуудаа дэлгээд чи ийм учраас ингэж чамайг намаас хөөж гинэ. Тэгээ өөрөөс нь одоо байцаалд аваад тэр том их мэдлэлтэй хүмүүс тэр намаас хөөдөг хүмүүс ингэдэг юм. Шөнө унтчих орон дуур нь хуралдаа санал хураагаад намаас хөөждөг. Үнэн үү жижигхэн компани удирдах зөвлөлийн гишүүнийг ч гэсэн байхгүй хорон дуур нь хасахгүй шүү дээ. Тэгэд намаас хөөх дүрэн байна. Монгол Ардын намын дотоод журам гэж байна. Монгол Ардын намын дүрэн биш шүү дээ. Энэ дотроо ямар тохиолдолд гишүүнээс хөөх вэ? Монгол Ардын намын гишүүнээс хөөх вэ гэсэн дөрвөн заалтай. Ийм дөрвөн заалтаар. Ийм гэж дөрвөн заалтаар намаас өнөө гэж. Гэтэл тэр нь энэ хоёр гишүүнд байхгүй. За нэгдүгээр сонгуулийн үед Ардын намын эсрэг ажилласан. Одоо арьталсан намтай ч юм уу эсрэг намтай нийлж мэдээлэл худалдаж ажилласан тохиолдолд тэр нь батлагдвал нэгдүгээр түр гэж.
Хоёрдугаарт бас сонгуул дээр. Тийм үү? Намын эсрэг нэр дэвшсэн. Одоо намаас квот өгөөгүй, намаас дэмжих юу байхгүй байхад нэр дэвшсэн. Намын гишүүн байж бие мий даавал намаас үү. За гуравт нь авилга авсан бол. Авилга авсан нь хэл хахуулын хэрэгт холбогдоод хэл хахуул авсан нь шүүхээр нотлогдвол одоо шүүх хурал болох нь шүү дээ. Авсан аваагүйг нь тэр болтол хөөхгүй нь шүү дээ. Ийм тохиолдолд Монгол Ардын намын гишүүнээс хөөнөө гэсэн ийм заалт. Нэгнийхээ нэр өдөр талдуул гэсэн юм байхгүй. Даргийнхаа нэр төр талдуул гэсэн заалт байхгүй. Тэгсэн ингээд намынхаа дотоод журам намын дүрмээ зөрчөөд тэгээд тэр одоо хөөгж байгаа үнэ байхгүй хооронд унтчихт нь шүн хуралдаж хөөнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энэ тэгээ ариу явдал юм. Би хэлээд байгаа. Оюун эрдэнэ өргөдлөө өгөх ёстой. Оюун эрдэнэ өргөдлөө өгөөд би Монгол Ардын намаас одоо ингээд тэгээ даргаас албан тушаалаа одоо эрүүл мэндийн байдлаар ч юм уу те одоо хувийн асуудлаар ч юм ямар нэгэн шалтгаанаар би Монгол Ардын намын даргаыг ингээд хөдөлгөж өгч гинэ гэд өгөнгүүт нэг хүний оронтой гарна шүү дээ. Монгол Ардын намын даргын оронтой гарна. Энэ орон тоон дээр өрсөлдөх ёстой шүү дээ. Тийм биз? Гэтэл оюун эрдэнэ өргөдлөө өгдөг бай. Дамгаа аваад цухтаад байдаг. Тэгсэн чинь энэ дээр нь амар өсгөлөө өрсөлдөд байдаг. Амар өсгөлөө 3 сарын өмнө мэдээлэл хийжсэн шүү дээ. Би ерөнхий сайдд хизээч нэр дэвшихгүй гэд. Би ерөнхий сайдд хизээч нэр дэвшихгүй гэд ярьжсэн. Мэдээлэл хийжсэн. Тэгсэн чинь Зандан шатар ерөнхий сайд болоод бортыг 5-7 бүлэг тий 5-7 одоо бүлэг орд газар ба шүү дээ. Коксцсон үрснэ. 5-7 бүлэг орд газрын бортыг уурхагаар оролдоод эхлэнгүүт гинт үсэрч гарч ирээд намын дарга ерөнхий сайд руу дараад эхэлчихэж. Бортыгэр оролдонгууд үсэрч босч ирж шүү дээ. Одоо жишээлбэл энэ дээр нь хатиг барьцсан байхад эндээс нэгэ чимхэд авбалж хүн чарлаад усууд ирж шүү дээ. Яа гэл тий нэг хатиг одоо энэ дээр нь ч юм уу нуруунд дээр нь гарцсан байх тэрлүүн зохиол яа гэж ямар өсгөл яг ингэж шүү дээ. Хатгийн шахацсан юм шиг ингэж ойгл гэж үсэрч босч ирж байна. Их хэмзэг газар нь хүрсэн байна. Одоо энэ дээр нь ард түмэнд дэмжиж хэвчээ шүү дээ. Намын асуудалд яагаад ингэж санаа зовоод байгаа юм энэ ямар тэнэг хэвчээ таа. Ийм бичээ суугаас энэ хин гинүү сүхий холон гинүү. Бурханаас нэг жоохон төмсөг шиг юм ухаан гоогач. Намын асуудалд яагаад ингэж санаа. Энэ чинь намын асуудал ш Монголын асуудал яригдаад шүү дээ. Энэ нам чинь бидний сайн сайхан амьдрах өрөнд оруулах өтөнд баригдах өвчнөд баригдах бүх асуудлыг нам шийдэж байгаа шүү дээ. Энэ засаг барьж байгаа нам чинь энэ нам зөв ажиллавал бидний амьдрал зөв явна шүү дээ. Энэ нам муу явбал бидний амьдрал улам муудаад байна шүү дээ. Энийгээ ч мэдэхгүй намын асуудал яагаад санаа зов. Яа энэ чинь Монгол улсын ерөнхий сайдын асуудал яригдэж байна. Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайдын асуудал яригдэж байна. Нүүрсний улгаачуудыг ил болгох тухай. 44 их 80 мөн төгрөг ямар их мөнгийг та нар мэдэж байна уу? Нэг портер би айгүй олгоод хэлж байгаа шүү дээ. Нэг портер дээр 20 мянгатаар мөнгө ачаад 12 тэрбум төгрөг л даацтай. Нэг портер дээр 20 мянгатаар мөнгө ачаад 12 тэрбум төгрөг даана. Нэг портер 44 их 80 төгрөгийг ингээ портер дээр ачаад ингээ игнүүлэхэд 50 км үргэлжлэнэ. Портер дээр битүү мөнгө ачсан 50 км ингээ портын цуваа үүснэ. Тийм их мөнгө. 44 их 80. Монгол улсын 21 аймаг 333 сумыг дархан шиг 4 игнэтэй зам тавих мөнгө. Монгол улсын 333 сум 21 аймгийг хамгийн сайн чанартай засмал тавих мөнгө. 44 их 80 төгрөгөөр бүх аймагуд
бүх сумдууд 333 сум сургууль цэцэрлэг яашил бариад дээр нь бүгд модон жорлонгоос эко 0-оос салах нь 44 их 80 төгрөг багнуур шиг налаах шиг 2 том хот барих мөнгө. Ийм их мөнгийг эдгээр идсэн юм аа. Ийм их мөнгийг идсэн. Тэгэхээр энэ хулгайчуудыг ил болгоход та нар яагаад ингэ шархираад байгаа юм? Би танарт хэлээд байгаа шүү дээ. Одоо хэдүүлээ зандан шатрыг болий батааг тавиад. Амар өсгөлөг тавиад цэцгийг тавиа гэдэг бидэрт ямар ч боломж байхгүй. 28 оны сонгуулиар л бид нэр хүмүүсээс солих боломжтой 50 замаар. Ойлгож байна. Тэгэхээр амар өсгөл нөө зандан шатруу гэдэг хоёрхан сонголт байгаа. Гэтэл нэг нь ингээд нүүрс нь болгож бийж идэг. Амар өсгөл нь адмирал та нар би харьбины гэрээг өмнөх лайв дээр хэлсэн шүү дээ. $100 авах нүүрсийг яагаад $50 өгсөн бэ? $100 зарж байгаа нүүрсийг яагаад $50 өгсөн бэ? 10 тэрбум доллар хаашаа орцсон бэ? Авилга албан тушаалын хэрэг. Энэ хэрэгүүд илэрх гээд шүү дээ. Улс төрийн өшөө авалт гэнэ зөв шүү дээ. Улс төрийн өшөө авалтыг хийх хэрэгтэй. Улс төрийн өшөө авалтаар бол энийг үзэж байгаа 200 гаруй хүн биш. Амар өсөлнгаас авна. Дан хоёр эрдэнэс авна өшөө авалтыг. Энэ өшөө авалтаар эднэрийн хулгай илэрх ёстой шүү дээ. Хэрвээ энэ хоёр мөнгө өгж лайв хийлгэж байгаа бол би авах юмсан. Би хөдөлмөрлөж шүү дээ. Би тэр үнийг өмгөөлж чинь. Би тэр хүнийг өмгөөснийхөө төлөө хөлсөө авах хэрэгтэй шүү дээ. Мөнгө өгөөш авах юмсан. Цалингаар ингэж хийдэг бол гоё л биш шүү дээ. Би өөрийнхөө цэвэр итгэл үнэмшлэр хэдний ярианд анализ хийгээд. Тэм. За энэ хоёрыг намаас хөөсөн хүмүүс нь бүгд нүүрсчд юм байна. Нүүрсний хулгайчуд юм байна. Нүүрсний сонсгол дээр дандаа гэрчээр дуудагдсан хүмүүс байна. Тэгэхээр эдгээр хүнийг тэгэж нам намаас хөөхт юм эрхтэй хүмүүс биш байна. Хулгайчуд байна. Монгол ардын нам бол ямар том нам блэ? Асар том нам. 104 жилийн түүхтэй Монгол улсын ууган нам. Хамгийн олон гишүүдтэй хамгийн том нам. Ямар жижиг нам болж хувирж байна. Энэ нүүрсчдээс болж Монгол ардын нам чинь зүгээр ардын нам биш хулгайч нарын нам болцсон байна шүү дээ. Энэ бүр айгүй ил нүдэн дээр харагдаад шүү дээ. Тэгэхээр би энийг та нарт мэдээлэх үүрэгтэй байхгүй. Мэдээлэх эрхтэй шүү дээ. Юу тэр ардчлал, юу шилэн данс, юу эрхтгш байдал, юу ард иргэдэд тэгш боломж, юу баялгаа хүртэх боломж бүгдийг эднэр нам гэдэг нэртэй фракц болчиход идэж штт. Дотроос нэг шудраг хүн гараад ирлээ штт. Ад үзэгдэх зориг гэдэг бол айгүй том зориг. Би энийг мэднэ. Намайг хичнээн хүн ад үздгийг мэднэ. Би тэр хүмүүст ямар ч буруу юм хийгээгүй. Би тэр хүмүүст ямар ч гим хийгээгүй гэж ямар олон хүн намайг ямар муухай доромжилдгийг яаж намайг ад үзэж далдуур юу гэж ярьдгийг би мэднэ. Зөв. Өнөөдөр намайг андман найзаа гэж жагаад хамт ажиллахаар зугатааж байгаа олон хүн биш үү? Надад сайж ин. Миний хийж байгаа юмнаас сайж ин. Жишээлбэл одоо миний найз X түүцээ оноо. Яг цагаад тулахаар зугатаад гэл юм байна. Хамтраад ажиллая гэсэн чинь завгүй гэж. Зав гаргыг нь хинт зав гарна шүү дээ юм шүү дээ. Муухай итгэжсэн найз маань нэг юм дээр хамтраад ажиллая гэсэн чинь ингээд мөрж байгаа. Энд чинь завгүй биш үхгүй. Баяраатай нийлээ ажиллачвал би асуудалд орно гэсэн нэг юм хувийн хичээс үзэл нь явж шүү дээ. Би аюу гомцсон. Гомцсон учраас ингээд яриа сууж байгаа. Ийм байна. Тэгэхээр ингээд одоо эдрийг дэмжихээс өөр аргагүй. Намайг одоо яг миний эцсийн зорилго бол Монгол улсын төлөө. Үр хүүхдүүдийн төлөө. Нэмэх нь би өөрийнхөө төлөө. Би сайхан оронд амьдрмаар байна.
Сайхан орчинд амьдрмаар байна. Би сайхан цалин авмаар байна. Би киногоо хиймээр байна. Хууль ёсоор. Би хууль ёсоор жүжигээ хийж амьдрмаар байна. Би ингэж улс төр гэж юм заваа юмтай зууралдаж ингэж лайв хийж суумааргүй байна. Энэ төр зүгээр байсан бол би зүгээр уран бүтээлээ хийгээл явж явах байсан. Үнэхээр болохгүй байна. Дуурахгүй байхын аргагүй байна. Айгаад өөрийгөө бодоод яваад байвал чадна. Нэгэн ч гэсэн ингэж зориглоё. Намайг ад үзнэ. Пүүтлэрлэг нь, фашистлэг нь, гитлэрлэг нь, нацистлэг нь, цуснаж ярддаг, тэнэг улгаачлаг нь, гомоолг нь юу гэнэ намайг ичээстэй хэлж болох бүгд муухай үгээр намайг ад үздэг. Гэхдээ би энэ ад үзэх гэдгийг би даах ёстой. Ад үзэгдэх. Гэс айхгүй би юм зоригтой байх ёстой гэж би энийг хийсэн. Би хийх ажилгуудаа ингэ суугаад байгаа биш. Шудраг нийгмийг хүсэж байна. Шудраг журмыг хүсэж байна. Шудраг ёсыг хүсэж байна. Шудраг би ёс зүйг хүсэж байна. Би муу юм болгоны эсрэг зогсохыг хүсэж байна. Өөрийнхөө төлөө. Би өндөр цалин авмаар байна. Ийм их баялагтай байж би баялагаасаа авмаар байна. Гэхдээ миний идэх ёстой тэр их мөнгийг эдгээр урдуур орж хулгай хийж дээд юм. Миний хүүгийн эзэмших ёстой боловсролыг эдгээр хулгай хийгээд байна. Миний хүүгийн ирээдүйг хулгай хийгээд байгаа учраас би аав хүний хувьд би ингэ сууж байгаа. Аргагүй ирэхэд би ад үзэх зориг гаргаад ингэ сууж байгаа. Тэгээс би чимээгүй сүү долооцсон гүлэг шиг би та нар шиг ингээл худлаа хин нэгний дор комент биччихэл өөрийгөө аргалаад яваад байвал би хөнгөө амьдрчнаа. Би та нарт амлалс би хизээж худалдагдахгүй. Намайг хэн ч худалдаж авч чадахгүй. Би хангалттай сайхан амьдрчтэй. Хоёр идэхгүй, хоосон онохгүй. Би жижигхэн ходоодтой шүү дээ. Би тийм том ходоод. Би нэг ийм аягаар хоол идэл цаддаг. Надад 20 хуруу байхгүй. Би энэ хуруунуудтай бүгж зүг шаардлага байхгүй. Энэ хуруунд бүгж алтан бүгж зүйлээгээд яах юм? Өгөхгүй юм уу? Энэ хуруундаа би алтан бүгж зүйлээгээд би яах вэ? Өвдөхгүй юм уу? Алтан бүгж зүгээ ч өвдөн, авдар дүүрэн доллар хураагаа ч өгөх юм санаа. Та нар яах вэ? Алт хураагаад 2 удаа авсан дорох юм уу? Үгүй шүү дээ. Бид нар яах вэ? Цаг хугацааныхаа ингээд юугаар ингээд бид нар үхээд өргөдөд өгнө. Бидний үр хөвгтүүд ч гэсэн үхээд өргөдөөл өгнө. Бидний цорын ганц хамгаалах ёстой юм чинь их орон чинь. Бид нар ирээдүгөө хамгаалах ёстой. Их орноо хамгаалах ёстой. Хятадтай аюулаас байнга сэргийлж явах ёстой. Та нарын дунд над шиг ингээд цус ярддаг нэг нохоо байх ёстой. Би та нарт хэлээд байгаа шүү дээ. Би их оронч биш. Би тэмцэгч биш. Би зүгээр л их орондоо хайртай, ард түмэндээ хайртай, өөртөө үнэнч би нохоо. Та нар намайг үнэнч нохоо гэж ойлгож байгаа. Зөө жингэр дагаад алга болчихгүй. Нэггүй халбах хоолойгоо сүүлээ шарвалзаад дагаа явчихгүй. Хүү татан шүү бистагаад хуцаа зогсчихдаг нохоо. Ойлгосон уу? Намайг зүгээр нохоо гэж дуудаад. Хизээч урахгүй нохоо. Хинт ч худалдахгүй нохоо. Би хүнтэй нэг нөхөрлөл үнэнч нөхөрлөлтэй. Ямар ч боломжгүй байсан би найздаа боломж гаргадаг. Найз минь итгээд гуйвал би бүх юмаа найзынхаа төлөө зориулж чаддаг. Би ийм л нөхөр. Би харин сайн нэг найзаагаа тусалчихлоо гэж гуйсан. Пистач дургуур гэж. Яг хариуг нь барина. Гой барина. Би ухаантай. Би өөрийгөө тэнэг гэж боддгоо. Би ухаантай. Ухаантай хүн яаж хариу барьдаг үзүүлнэ. За ийм л байна. Тэгээ толгоогоо битгий эргүүл. За нэг буянгийн жагаа гэж нэг балиар шижиг өвгөн хуцаал байлаа. Нүүрсээр яаж баяждаг юм баяж харах байхгүй ч гэж гүлгчин. Тин заваа хятад өвгөнийг битгий сонсцоо юу. Жагаа ч худлаа нэг та нарын тэнэг гэдэг шүү дээ. Нэг та нарын тэнгийг далиудаад нэг шудраг дүр хэсгэж хагаад насаараа долоож авсан гүлэг. Хожаа санаатай заа юу. Ээж нь юу вэ? Сашуу авахт
сашуу авахт штэ. Ингийн жагаач. Намайг их доромжилт юм байлээ. Тэр нэг Япон Томоко гэдэг авгаатай нийлчээд нэг хоол идж байгаа намайг айгүй муухай доромжилж илээ. Би нэг удаа доромжилж тэрийг заваа өжөөгүй. Дандаа л энэ парламентыг долоож тендер мендер олж долоодаг юм уу. Монголчууд хэрэгтэй юу ч хийгээгүй юм уу. За энэ хоёрыгаа бол би дэмжинэ. Та нар тэгээд намайг мөнгө авцсан гинөө юу гэж хэлэх гэж байгаа юм бэ? Нэг ч гэсэн шудраг хүн гараад ирлээ. Та нарын хүсээд ийсэн шудраг хүн чинь гарч ирэх гээд байна. Та нарын хүсээд байгаа хулгайчуудыг бариачаагээд барих гээд байгаа хүн чинь ингэж өндөх гээд байхад нь эдгээр няцлаад байна таллаас нь. Яг ийм үед нь бид нэр өмөрч дэмжих хэрэгтэй шүү дээ. За ингэж жижигхэн тайлбар хийчлээ заяа. Унтчихт нь битгий хурал хий. Өөрийн дуудаад хурал хийгээд өгөө. Дээр нь фактуудад судлуу. Намынхаа дүрмийг, журмыг баримтал. Авилга авсан бол хөөн. Сонгуул дээр намын эсрэг ажилласан бол хөөн гэсэн ингээд нэг дөрвөн заалт байгаа. Тэр заалтуудыг чи энэ хоёр гишүүн зөрчөөг юм байлээ. Намынхаа дүрмийг бар. Нүүрсч хулгайчууд нэгдэж чинь. Нүүрсчд нэгдэж ангааж чинь. Ойлгосон. Хэвлэл мэдээллийг худалдаж авч чинь. Энэ хоёр гишүүнийг харлуулах юм хийж чинь. Надад тийм сайт мэд хэвлэл мэдээлэл байхгүй. Надад гар утсан юм л байна. Би гар утсаараа л энэ хоёрыг дэмжинэ. Өөр надад боломж байхгүй. Нэвтрүүлэгтээ өөрсөн миний чатыг харахгүй юм шиг байна. За, дулалдаан зөвхөн шонхрууд нисна. Хэрвээ төр эргээд энэ хоёр зандан шатар бурууддаг юм бол би талбай дээр гарна шүү. Ямар ч ашиг сонирхолгүйгээр. Шудраг байдлын төлөө, шудраг ёсны төлөө, хүсээд байгаа шудрагын төлөө би очино. Зандан шатар тайртаатай биш. Энэ хоёр тайртаатай биш. Би хэлсэн шүү. Энэ хоёрын сайн муу хүнийг би мэдэхгүй. Амьдралдаа нэг удаач тааралдж үзээгүй. Гол нь энэ хоёр баримт яриад байна. Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайд болсон энэ хоёр хууль яриад байна. Энэ хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайд байсан шүү дээ гинэ. Юу хийсэн гинэ? Оюун эрд нь хийлгэх байхгүй. Оюун эрд нь худлаа юм хийлгэх гээд хийхгүй байсан учраас энэ хоёрыг кабинетээс жигээд алтан гэрэл гэж өөрийнхөө тэжээвэр гүлгийг оруулж ирсэн. Жинкогийн тэжээвэр гүлгэлдөө. Жинкогийн үнэлтэй. Тэр алтан гэрэл чинь шудраг хүн биш, жүжигчин песта байсан заяа. Жинхэнэ шудраг учраас оюун эрд нь энэ хэний хүс энэ хоёрыг кабинетээс хөөгөөд оронд нь алтан гэрлийг авсан. Одоо яг энэ шиг зандан шатар Мөнхбаатар зориулж чадахгүй байгаа учраас зоригтой шийдэмгийн хүнийг кабинетд оруулж ирж шүү дээ дотоод хэргийн сайд. Тэгээ энийг бид нэр дэмжих хэрэгтэй заяа. За. Тулалдаан зөвхөн шонхрууд нисэн дараагийн тавьт баяртай.